Би Солонгост 7 жил ажиллаж амьдарсан. Тэгээд 2011 онд одоо өөр охиныгоо төрүүлээд Монгол руу явсан. Охиноо хэвлээд байхад нь битээ нэг хамт эмнэлэгт байнга үзүүлээд тэгээ явж байхдаа хүүхдтэй бол байнга хэлдэг байсан. Тэгээ миний охин эмээгийнхаа үгэнд аюулсан ороорой, эмээгийнхаа үгэнд орно шүү. Одоо хамаагүй уйлаад юм өвдөж ингэж битээ зовоогоорой илүү сайхан байхын тулд ээж нь охиноо явуулж байгаа шүү гэдгийг нь бол аюулсан хэлдэг байсан учраас миний охин ер нь бол их ухаалаг. Тэгээд маш дүлгөөхөн бие дагаас сурцсан. Яг төрүүлчээд тэгээд одоо хөхнөөс нь гараагүй хүүхдээ их орон руугаа явуулаад тэр онгоцны бодол дээр гаргаж өгөөд явж байхад бол одоо юу гэх юм ухаан мэдрэл яг орон гарна те. Яг тийм байдалтай байдаг. Хүүхдээ явуулчаад жил 2 сарын дараа би Монголд ирэхэд охин маань надтай бол маш хүндээд биш нэг л айгу сонин гайхсан тийм байдаг байсан. Тэгээ өдөр болгон охиноо интернетээр харж охиноо юу болж ийн яаж ийн гэдэг нь хардаг байсан ч гэлээ гэсэндээ яг өнөөдөр миний охин одоо үг хэлж сурж ийн үү мөлөгч ийн үү тэр болгоныг бол тэнд байгаа хүмүүс бол сайн мэдэрдэггүй. Одоо ээж автагаа тоглож надад тийм одоо эрхлээд байх энэ цаг хугацааг нь би бас тодорхой хэмжээгээр охиндоо зориулж чадаагүй дээ маш их харамсдаг. Хүүхдээ хэвлээд олцсон цагаас нь эхлээд би охиндоо маш их симфон сонсгодог байсан. Ном их уншдаг байсан би. Тэр нь бол миний охинд бол маш их нөлөөсөн нь бол мэдгэцсэн. Яг тэгэхээр одоо ч гэсэн миний охин хөгжмөө сонсохоор маш гоё ингээл уйлж исэн бол ингээд тайвширдаг байхгүй. Ер нь яг хөгжим сонсоод уйлж исэн бол дув дугаалаад намуухан бол явчихдаг. Бас аав нь одоо бас Солонгост байгаа. Тэгээд аавыгаа бас миний охин чинь 2 сартаагаас хойш хараагүй штэ. Тэгээ одоо ч гэсэн бид хоёр аавтайгаа орой болгон чатлаад тэгээд аавыгаа ингээ харахтаа бүр хөлөө өнөртөл нь шиврээ хөлнийхээ шиврээ өнөртөл. Хүүхдээ ингээ ямар нэг юм хийхэд нь маш их урамшуулгыг хичээдэг. Одоо тэр бол зөвхөн миний одоо ганцхан хүмүүжүүлсэн биш эмээгийнх нь ер нь тэгээд миний охиныг хүмүүжүүлсэн их чинь байгаа. Одоо бага ээж нь гэж ярьдээ. 13 настай охиныг одоо бага ээж нь гэдэг. Анх ирж байхдаа айгуу тийм хөөрхөн бандгар бүр хайр хүрмээр тэгэл тэрийг хараад хайр үрээд энэ хүүхдийг харахаас өөр аргагүй байна. Айгуу хөөрхөн юм байна. Миний дүү юм байна гэж бодоод бас манай ээж гадаадд идэг. Одоо яваад 7 жил болж байна. Намайг 6 тад явсан. Тэгээд дүүгээ бас бодглоор ээж аваа хоёроос хоолоо идэг учраас айгуу тийм юу сандаг байх гэж бодоод тэгээд дүүдээ ээж аавын хайраар дутаахгүй хүн шиг явахыг хичээдэг. Одоо манай гэр бүлийн хувьд тэгээ хүүхдээ бол одоо багаас нь их номтой нөхөрлүүлэхийг бас хичээсэн байгаа. Одоо хэвлээд байхад нь үлгэр уншиж өгдөг ч юм уу. Тэгээ миний охин одоо ч гэсэн маш их ном дуртай. Одоо бидний явуулсан номнуудыг бараг ингээл илэгтгэл наашин цаашин тойруулаад тэгээд бас нэг юм номоо ерөөсөө урдаггүй. Яг энэ хугацаанд бас ээж ааваасаа хол байгаад тэгээд аав ээжийнхаа зорилгыг тодорхой хэмжээгээр биелүүлэхэд бас амар амгалан байж өгсөнд нь охиндоо бас маш их баярлдаг. Охиндоо баярлалаа, охиндоо хайртай шүү гэж хэлээ.